За сайн байцгаана уу. Хөтөлцсөн сумын хүүхдэн бооллын хамтарсан баг нь 17 өний хүрэлтгүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2025 оны 3 сарын 11-ний өдөр хуралдаж төлөвлөгөөгөө гарган 3 сарын 17-ны өдөр сум иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна. За манай сум нийт одоо 3152 хүүхэдтэй. Үүнээс одоо ерөнхий боловсролын сургуульд 1789 суралцагч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагт 507 хүүхэд. За мөн одоо дотор байранд 126 хүүхэд одоо амьдарч байна. Хүүхд хамгааллын хамтарсан баг нь хүүхдийн хөгжил оролцоо хамгаалал нөхөн сэргээх яралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. За мөн одоо хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн 3 кейс, илрүүлгийн 4 кейс дээр одоо ажилласан байна. Сумын хүүхдүүдийн наривчлсан судалгаа гаргаж түн дээрээ тулгуурлан хүүхдийн хөгжил оролцоо хамгааллын ажлыг зохион байгуулсан байгаа. За энэнийхээ хүрээнд болохоор зорилт бүлгийн айл өрхүүдээр явах хүүхдүүдэд хяналт тавьж ажиллах, зорилт бүлгийн хүүхдүүдийн мөн цэцлэнгийн хөтөлбөрт хамруулж сумын хэмжээнд 9 хүүхдийг цэцлэнгийн хөтөлбөрт хамруулсан байгаа энэ жил. За хүүхд хамгааллын явуулын үйлчилгээг явуулсан 4-р сард энэ үйлчилгээгээр болохоор сургууль цэцэрлэгийн хүүхд хамгааллын ажилтай танилцах, орчны эрсдэл, нөхцөл байдалтай танилцах гээд мөн дотор байруудаар бас тухайн явуулын үйлчилгээг явуулсан байгаа. Сургууль болон цэцэрлэгийн орчны эрсдлийн үнэлгээг үнэлүүлж эрсдлээ бууруулах, дахин үнэлэх гэсэн замаар хүүхдэд учирч болзошгүй эрсдлийг бууруулах зорилгоор сургуулийн нийгмийн ажилтан цэцэрлэгийн арга зүйч нартай хамтарч ажилласан байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурал руугаа өсөлт тавиад иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар хүүхд хамгаалал болон хоол үйлдвэрлэл тэгээд сургууль орчмын дэлгүүрүүд дээр хяналт шалгалтын ажлыг хийж зохион байгуулж явсан байгаа. Үүгээрээ болохоор 2 сургууль, 3 цэцэрлэг, 2 дотор байрын гал тогоо тэгээд сургууль орчмын бүсийн дэлгүүр мөн хоол үйлдвэрлэлийн газруудаар хяналт шалгалт хийж ажилласан байгаа. Халуун амбал төслийн хүрээнд гэр бүлийн үнцийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой халуун амбал ажиргалтай гэр бүл вакуум сургалтыг сумдаа зохион байгуулж тус сургалтанд 8 гэр бүл хамрагдаж бүтэн өдрийн вакуум сургалтанд хамрагдсан байгаа. За мөн халуун амбал төслийнхаа хүрээнд контент бүтээсэн байгаа. Энэ дээр болохоор сумынхаа үлгэр жишээ гэр бүлийг сонгож аваад контент бүтээсэн. За хайрлагдсан хүүхэд төслийн хүрээнд хүүхд хүмүүжлийн эрг аргыг сургалтыг сургуулийн хүүхдийн сэтгэл зүйчтэй хамтраад 2-5 насны хүүхдтэй эцэгчүүд 6-аас 7 настай 1-2 дугаар ангийн хүүхдтэй эцэгчүүдэд хүүхд хүмүүжлийн эрг аргын сургалтыг зохион байгуулсан байгаа. Энэ болохоор 3 цэцэрлэг 2 сургуулийн 200 эцэгхийг хамруулсан байна. За мөн хүүхдийг болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зуны үер усны аюултай үе болон амралт зугаалгын баяр наадмын үеүүдээр сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүргэж аялагчдад сэрэмжлүүлэг хүргэж ажилласан байгаа. Төр хамгаалах байраар 2025 оны байдлаар 5 хүүхэд 3 ээжийг төр хамгаалах үйлчилгээнд хамруулж хамгаалах байранд авч ажилласан байна. Тус бүр 1 сар гарны хугацаанд хамгаалах байранд барилсан. Тухайн хамгаалах байранд байсан хугацааны зардлыг хүүхд хамгааллын зардлаас гаргаж ажилласан байна. Энэ хүрээндээ болохоор гэр бүлийн хүчир хиллийн голлох шалтгаан нөхцөл нь хяталт, хаарталт, стресс гэсэн зүйлээс үүдэлтэй байна гэж дүгнсэн байгаа. За мөн жингийн хоцрогдолтой хүүхдүүдэд хүүхдийн боргошуулах хөтөлбөрийг 7 хоногийн хөтөлбөр зарлаад сумын эрүүл мэндийн төвтэйгээ хамтран зохион байгуулсан байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ судалгаа гаргаад эцэг эхийн төвшөрсөн тохиолдолд танхимаар болон гэрээр боловсрол олгох сургалтыг насан туршийн суралцах нэгжтэйгээ хамтраад зохион байгуулсан байгаа. Асаргаатай байдаг хүүхдүүдээрээ эргэлтээр хийж насан туршийн суралцах нэгжийнхаа арга зүйчтэй хамт эргэлтээр айлуудаараа явсан байгаа. За хурдан байрны уралдаан дээр зуны одоо манай сумын хувьд л 6 сарын 11-ээс хурдан байрны уралдаан зохион байгуулагдаж эхэлсэн байгаа. Тэгээд уралдаан дээр сургуулийн нийгмийн ажилтнуудтайгаа хамтраад хүүхдийнхаа хамгаалах хувцас хэрэглэл даатгал гээд аюулгүй байдал дээр хяналт тавьж ажилласан байгаа. Одоогийн байдлаар бол
хориглосон хугацаа эхэлснээс хойш хурдан барьны уралдаан үсрэгийн сонгоо зохион байгуулагдаагүй байна. Хүүхдийн баярыг өмнө онжлууд ихээс арай жоохон өргөн хүрээтэйгээр хайр хүүхд ирээдүйн өрөөндор зохион байгуулад ундаг дугуйны уралдаан 3 насны ангилалтай, гүйлтийн марафон гүйлтийн уралдаан бас 3 насны ангилалтай, бүхийн барилдаан 4 насны ангилалтай гэсэн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж хүүхдүүдийг урамшуулсан байгаа. Хүүхдийн баярын концертын арга хэмжээг бас 2 сургууль цэцэрлэгүүдтэйгээ хамтран зохион байгуулсан байгаа. За өсвөр насны хүүхдүүдэд цахим орчны зохистой хэрэглээ, оюу тэнгийн дээрлэлт, түүнээс үүсэх эрх зүйн сөрөг үр дагавар, эрх зүйн зохицуулалтын талаар сургалт зохион байгуулсан байгаа. За гэрэл төрөлдрийн хүүхдийн чуулганыг зохион байгуулсан байгаа. Тус чуулганд 160 гаруй хүүхдийг оролцуулсан. Эндээ бас нөгөө зорилттой бүлгийнхаа хүүхдүүдийг бас төлхөө бас хамруулж өгсөн байгаа. За тэгээд хүүхдийн чуулганаар хүүхдүүдээс гаргасан санал санаачлагуудыг дэмжиж анхаарч ажиллаж байгаа. Гэсэн баг нь 2025 онд хүүхдийн мөнгө, хүүхдийн зарцуулагдахгүй байгаа 7 гомдлыг шийдэж нийт 10 хүүхдийн эрхийг сэргээсэн байна. Өөрчлөлт 2 удаа хийгдсэн. Асран хамгаалагчийг 2 удаа тогтоосон байна.